Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Бүгд найрамдах Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг Global MBC төвөөс бэлтгэн хүргэдэг амжилтын амт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа бид зорьсон зориг хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай сурч хөдөлмөрлөж яваа. Солонгос төдийгүй дэлхийд дахны олон залуусын сурахыг хүсэж тэмүүлдэг Сөүл их сургуулийн докторант оролцдыг урьж оролцуулаад байна. За ингээд манай Global MBC яг одоо Солонгос улсын Сөүл хот дахь Сөүлийн үндэсний их сургууль дээр ирчээд байна. За ингээд зорин ирлээ сургууль дээр хичээл нь дууссан уу тий? Тий, хичээл дуусаа. Одоо зуны амралт эхэлж гисэн. Гэтэ оюутнуудын хувьд болохоор зуны амралт, өвлийн амралт гэж байдаггүй шүү дээ. Яг нөгөө амралтаараа хичээлийн үеэр нөхөж чадаагүй зүйлээ нөхөж авдаг. Яг тийм нөгөө хамгийн завгүй юм аахгүй юу? Тий. Тэгэхээр нөгөө яг лаб дээр сууж байгаа хичээл хийж байгаа оюутнууд бол хичээлээ хийгээл байж байгаа. Тэгээ манай энэ Global MBC-гийн брэнд нэвтрүүлэг амжилтын ам нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад ингээ манай нэвтрүүлэгт орж байгаад маш их баярлалаа. За тэгээ хоёулаа энэ нэвтрүүлгээр бас хүмүүстэй хэрэгтэй мөртлөө эргээд өөрийнхөө одоо хийж байгаа Солонгост ирээд юу хийж байгаа, яаж одоо өнөөдрийн одоо энэ хүү төвшөндөө хүрвэ гэдэг талаараа бас манай үзэгчтэй хуваалцахгүй юу? Нэвтрүүлэгтээ урьж оролцсонд маш их баярлалаа. Би болохоор Сөүлийн үндэсний их сургуулийн нийгмийн газар зүйн тэнхимд докторантаар одоо сурж байна. Тэгээ Сөүлийн үндэсний их сургууль гэдэг чинь зөвхөн Солонгос гэлтгөө дэлхийд бас дээгүүр ранкт ордог ийм одоо гайхалтай мундаг сургууль байгаа. Тэгээ энэ сургуульд бас яаж орсон, яаж ийсэн талаараа бас манай үзэгчтэй хуваалцахгүй юу? Манай үзэгчид дунд бас Солонгосын сургуулиудад магистр, доктороор сурах юмсан гэсэн хүмүүс маш их байдаг. Тэдэндээ бас хэрэгтэй мэдээллийг өгөх зорилгоор Мөрөөдлийнхээ сургуульд хөрж ирээд ингээд суралцж байна. Тэгээд бакалавра төгсөөд хамгийн түрүүнд хурж ирж сурахыг хүсэжсэн ингээд дотроо мөрөөдөжсэн сургууль маань Сөүлийн их сургууль. За тэгээд энэ олон жилийн хугацаанд бол ингээд мөрөөдөөл тэтгэлэг болгоно ингээд материалаа өгөөл яваадсан. Тэр бол зөндөө олон удаа унсан, татгалцсан хариу авч ирсэн. Тэгэхээр гисэн хэдий боловч материалаа өгөөд өөр тэтгэлгүүд авч чадаагүй ч гэсэн өнгөрсөн жил би сургуулийнхаа эмэгтэй багш нарын холбоо гэж байдаг. Тэр холбооноос лидер эмэгтэй гэсэн нэрмж тийм тэтгэлгийг авсан байхгүй юу. Тэгээд энэ маш их баярлж байгаа, маш их бэлэгшээж байгаа. Тэгээд сургууль дотор бас иймэрхүү тэтгэлгүүд байдаг. Монголоос материал өгөө тэнцгүй байлаа ч гэсэн хурж ирснийхаа дараа өөрсдийнхөө ололт амжилтаа харуулад үнэхээр ингээд сайн сурж байгаа гэдгээ үзүүлээд үнэлэгдэж чадах юм бол сургууль доторх ингээд янз бүрийн тэтгэлгүүд байдаг. Тэр тэтгэлгүүдэд бас ингээд хамрагдах боломжтой байдаг юм аа гэдгийг гадаад сурахыг хүсэж байгаа оюутан залуустай ингээд дуулахыг хүсэж байна. Ялангуяа ингээд Сөүлийн их сургуульд хурж ирж сурахыг хүсэж байгаа оюутан дүү нартаа одоо боломжууд бас байдаг шүү гэдгийг таниулж хэлхийг үнэхээр хүсдэг. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хөдөлмөрлөж амжилтаа бүтээж буй монголчуудын түүхийг хамтдаа сонсох амжилтын амт нэвтрүүлэг. сургахаа хажуугаар бас Монголд ямар ажил хийж байв. За мөн одоо бас нийгмийн ажилд бас их идэвхтэй санаачлагтай оролцдог гэж сонсчихсан. Тэгээ бидний энэ амжилтын амт гэдэг нэвтрүүлгийн хамгийн гол зорилго бол ерөөсөө за зочныхаа яг одоо өнөө хүртэлх ажил амьдралын түүхээс бусдаа хуваалцсан. За тэгэхээр мэдээж амжилт гэхээр заавал бүх юм нь одоо өөс өвгүй байна гэж аахгүй тий. Тэр хүн чинь бас алдаа оноо бүх зүйл гоё байж ич амжилтын одоо амтыг мэдэрдэг байгаа. Тэгэхээр өнөө хүртэл одоо яаж явж байсан, ямар ажил хийсэн юм. За тэгээд туршлагаасаа хуваалцаад тэгээд тим юм дээр алдаж яасан, онж яасан тэрэн дээр бас та бүхэн анхаарч байгаараа гэдэг ч юм уу тий. Тэгээд бидний нэвтрүүлгийг үзээд нэг хүн ч гэсэн оролцолт маань ингэж байгаа юм чи би бас ингэж болох юм байж гэдэг юм уу тий. Сайхан юмнаас нь суралцаад, хэрэгтэй зүйлээс нь суралцаад, өөрийнхөө амьдралд жаахан ч гэсэн өөрчлөлт оруулах. За эсвэл алдаанаас нь суралцаад ингэж болохгүй юм байна шүү гэдгийг бас ойлгох. Гэт бусдаа бас ингээ хэрэгтэй мотивацийг өгөх юм зорилготой хийдэг байгаа. Тэгээ манай үзэгчтэй сайхан түүхээс хуваалцахгүй.
За би МУИС-ийн гадаад хэл соёлын сургуулийн Солонгос хэлний орчуулагч орон судлаач мэрэгчлэр төгсөөд мэрэгчлэрээ орчуулгын ажил хийсэн. Тэгж явж байгаа гэр бүлтэй болоод дараагаар нь дахиад буцаад ажил хийж байгаад тэгээд улс төртэй холбоотой ажил хийсэн, бизнестэй холбоотой ажил хийсэн. За улс төртэй холбоотой ажил гэхлээр бүр юу яасан хороонд нэр дэвшээд сонгуульт ажил төвчл оролцож байсан. 2016 онд. За тэгээд хороонд нэр дэвшээд би одоо энэ хорооныхоо одоо эргэн тойрныхоо ингэж хөгжүүлье. Одоо энд би гар бие оролцъё. Би ингээд залуу хүнийхээ хувьд одоо энэ хорооныхоо иргэнийхээ хувьд ингэж идэх санаачлагтайгаар ингэж ажиллах боломжтой юм байна гэд ингээд нэр дэвшсэн. Гэсэн боловч маш сайхан амжилттайгаар унсан. Тэгээд тэр зүйлээс ямар сургамж авсан бэ гэхээр за залуучууд бид нар илүү ихээр улс төрийн оролцоотой байх хэрэгтэй юм байна. Нэгт. Хоёрт улс төрийн боловсрол биднэрт их тутмаг байд юм байна. Илүү ихээр бид нар өөрсдөө боловсруулах хэрэгтэй юм байна. Тэгээд улс төрчдийг сонгохдоо бид нар өөрийн гэсэн юм шалгуур, цензур босхыг тогтоох ёстой. Яг түүнийхээ дагуу бид нар сонгодог энэ эрхээ эдэлдэг ийм л байх ёстой юм байна гэдгийг ингэж ойлгож авсан. Тийм ч учраас одоо Солонгост ирснийхаа дараа ч гэсэн би сонгуульд одоо ажилтаа байгаа байхгүй юу. Яг одоо болохоор Бусан хотын гадаад иргэдийн хурлын одоо төлөөлөгч гэсэн юм сонгуульд ажилтаа байдаг. За тэгээд өмнө нь болохоор Бусан хотын Монгол оюутны холбооны одоо тэргүүн гэсэн бас ийм сонгуульт ажилд ингээд нэр дэвшээд ингээд 2 жил хагас ингээд холбооны тэргүүнийг хийж байгаа. Тэгээд ингээд дараагийн тэргүүд ингээд ажлыг хүлээлгэж өгöd ингээд ирсэн. Тэгэхээр ингээд би одоо зүгээр улс төртэй холбоотой, нийгэмтэй холбоотой ийм зүйлд ингээд оролцоор л явна. Энэ болохоор Монголия гэдэг нэртэй Монголын төв соёлын дурсгалт газруудыг солонгосчуудад сурталчлан таниулах үүднээс бичсэн энэ солонгос хэл дээр бичсэн ийм ном. Тэгээд солилцооны оюутнаар солонгосын одоо Сөүл хотын их сургууль гэж байдаг. Сөүл хотын их сургуульд суралцж ирсэн. Тэгээд суралцж байгаа явцдаа ингэж бичсэн юм ном. Тэгээд Кюбо Мөнгө гэдэг Солонгосын хамгийн том номын дэлгүүр байдаг шүү дээ. Тэгээд тэрүүгээр тэгээд онлайнаар тухайн үед ингэж зардж байсан. Тэгээд ингээд одоо бол худалдаанд байхгүй дахиж хэвлэгдээгүй. Тэгээд энэ номыг ингээд багш нартаа ингээд барихад бол багш нар маань маш их баярлж байсан. Тэгээд одоо энэ номоо монгол хэл дээр хэвлүүлээд ингээд гаргаарай гэжсэн. Даанч ингээд шавин чадсангүй. Тэгээд олон жил ингээд өнгөрчлөө. Тэгээд энэний үргэлжлэл юм бол яг нэг монголчуудад зориулаад 3 сарын хугацаатаагаар Солонгост хурж ирээд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна. Айлсвал гэрээгээр айлсвал суралцж байгаа явцдаа ингээд ажил хийдэг хүмүүс байдаг. Тэгвэл яг ингээд ажлын байран дээр хэрэг болдог үг өгүүлбэр ингээд словар дээр, тойл бичиг дээр, сурах бичиг дээр гардаг байхгүй юу. Тэгвэл яг энэ ажлын байран дээр хэрэг болдог өгүүдийг, харилцан яриаг гайлагтаа ингээд оруулсан юм солонгос хэлтэй гэдэг юм монголчуудад зориулсан юм өврийн номыг гэж гаргаж ирсэн. Тэгээд энэ нь болохоор 26 төрлийн ажлын байр, тэгээд 15 төрлийн үйлчлэгээний газруудад ингээд хэрэг болдог. Ингээд харилцан яриа, үгийг ингээд хошин зургийн аргаар ингээд оруулаад ингээд шигтгээд өгсөн юм ном байдаг юм аа. Тэгээд энэ маань болохоор Монголд бүх номын дэлгүүрүүдээр тэгээд онлайнаар эдгээр тий захиалаад ингээд авах боломжтой юм ном байдаг. Манай нэвтрүүлгийн зочин Сурхын хаан зэрэгцээ гадаад худалдааны компани байгуулад амжилттай ажиллаж байгаа. Тэгвэл оролцдын хон ямар брендийн бүтээгдэхүүн монголчуудад хүргэдгийг хамтдаа сонирхъё. Хүн болгоны амжилтыг үзэл хэмжүүр нь харилцан ялгаагүй байдсан болов уу гэж боддог. Бага насны хүүхдүүдийн хувьд бол уншаад сурчглаа, бичээд сурчглаа гэдэг нь бол тухайн цаг мөчтөө тухайн хүүхдээ бол амжилт мөн байдаг тий. Түүнтэй ялгаагүй одоо өглөөг эхлүүлэхдээ ч гэсэн бид нэр сэрүүлэгтээ сэрчглээ гэх юм бол yes тий. Өнөөдрийг өдрийг өстө гоё эхлүүлэх нэ. Ямар сайхан өглөө гэж эхлүүлдэгтэй ялгаагүй. Энэ жижигхэн амжилтаасаа урамшаад хөглөгдөж дараагийн амжилт руугаа ингэж урагшилж явдаг юм болов уу гэж боддог. Тэгээд миний хувьд болохоор Монголоос ирж буй өвчтнүүдэд эрүүл мэндийн одоо үйлчлэгээ үзүүлэх, эмнэлэгтэй холбож өгөх, зуучлах ажлыг хийж байна. Бизнес эрхлэхээр ирсэн хүмүүст болохоор бизнесийн орчуулгыг нь хийж өгч байна. Аялахаар ирсэн хүмүүст аяллаа орчуулгыг нь хийж тусалж байна. За тэгээд дээрэс нь одоо яг ингэ найдвартай хүн олох хэрэгтэй байна. Одоо Монголоос одоо би ийм бизнес хийдэг. Надад одоо ийм бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Тийм учраас энэний барааг олоод хамгийн хурдан шуурхай нийлүүлж өгөөч гэсэн хүмүүст бол тухайн бараа бүтээгдэхүүнийг ингээд нийлүүлэх хэмжээний үйлчлэгээний
одоо үзүүлээд явдаг. За одоо Солонгостой бас иймэрхүү төрлийн ингээд бизнес үйлчлэгээ ингээд үзүүлж явж байна. Монголоос бас ингээд дараагийн бүтээгдэхүүн үйлчлэгийг Солонгосын зах зээлд хэрхэн яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаас ингээд ажиллаад ингээд явж байна л да. Гэх мэтчлэн багаар ингээд жоохон одоо бяцхан энэ амжилтан дээр улам их ингээд урамшаад хөөгдөгдөө. Тэгээд дараагийнхаа зорилтлоо ингээд алхаад урагшлаад явж байна. Тэдгээр бяцхан амжилтын маань нэг бол яалтчгүй яахын аргагүй CNV гэдэг компани Bell Arena гэдэг брэндтэй холбогддог. Тийм учраас энэ компанийнхаа талаар, энэ брендийнхаа талаар бас амжилтын амт нэвтрүүлгийнхаа одоо үзэгчдэд танилцуулж сонирхуулах нь бас зөв юм болоо гэж бодож байна. За бүгдээрээ компани руу орж компанитай танилцъя. За Төв офис дээр маань компани ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хоёр маань суудаг. Тэгээд Монголд очиод хэд хэдэн семинар, ивент хийжсэн. Тэгээд та бүхэнтэй танилцуулъя. За энэ өрөөнд суудъя. 안녕하세요. 방송국에서 왔습니다. 네, 좀 간단하게 소개 좀 부탁드릴게요. 여기 대표님이시고요. 안녕하세요. 그다음에 부사장님이십니다. 네, 반갑습니다. CNV 대표이사 이기현입니다. сайн байцгаана уу? CNV компани ерөнхий захирал 이기현 байна. 저희 회사에 방문해 주셔서 감사드리고요. манай компанид хүрэлцэн ирсэнд морилон саадч байд баярлалаа. 저희 회사의 어럴저트 사업자님께서 특별히 오늘 방송국하고 함께 촬영을 오신다고 그래가지고 굉장히 기대하는 마음으로 기다리고 있었습니다. Манай одоо оролцдог маань телевизээс ингэж өөрж оролцуулаад тэгээд компани дээр ингэж хурж ирж ингэж ярилцлага авч хаад маш их баяртай байна. Догтлж хүлээж байлаа. 저희 회사에 대한 소개와 여러 가지 상황들은 우리 어럴저트 회원님께 잘 들으셨을 거라고 생각하고요. 방문해 주셔서 다시 한번 감사를 드리겠습니다. За компани болоод бүтээгдэхүүний талаарх мэдээллийг оролцолт маань хүргэсэн байхаа. Тэгээд манай компаниар айлчлан зочилсонд гялалаа. 부탁드릴게요. 예, 안녕하세요. CNV 부사장 이혜영입니다. сайн байцгаана уу? CNV компани дэд захирал 이혜연 байна. 먼 몽골에서 이렇게 저희 회사까지 방문해 주셔서 감사하고요. 예. За холын Монгол орноос хурж ирээд манай компанид айлчилж байгаад маш их баяртай байна. 두 미인을 보게 돼서 너무 좋은데요. Хүн тонцоосон чи яасан ч сайхан тааламжтай юмтэй. 여기 저희 회사에서 우리 CNV에서 좋은 걸 많이 좀 보시고 취재도 해주시고 또 어럴저님의 좋은 점들이 많이 몽골에 나타나셨으면 좋겠습니다. Компани талаарч тэр бүтээгдэхүүний талаарч тэр тэгээд энэ сайхан зүйлийг Монгол түмэнд танилцуулж байгаад туйлаас их баяртай байна. Улам цааш нь түгээсэй гэж бодож байна. 예, 좋은 시간 가십시오. 감사합니다. За баярлалаа. Хүрэлцээсэнд баярлалаа. Та бүхэн нэг сонирхолтой зүйл үзүүлье. Bell Arena брендийн бүтээгдэхүүн дотор цахиур гэдэг орц найрлага ордог байхгүй юу? Цахиурын ус гэдэг. Тэгээд амьд цахиур агуулсан. Тэгээд энэний одоо туршилтын нэг сонирхолтой болов гэсэн үднэс нэг зүйл харуулах гээд 2020 оны 3 сарын 6-ны өдөр ингээд яг эдгээр 3 савлгаанд одоо доор нь хадаас хийсэн байгаа. Усан дотор хадаас хийчих юм бол мэдээж зэврэн шүү дээ. Тэгээ өнгө нь хувир нь өөрчлөлт орно. За тэгтэл энийг хардаа сонирхолтой байгааз 20 оны 3 сарын 6-нд буюу одоогоос ингээд 5 жил хэдэн сарын өмнө шүү дээ тий. Ингээд хийсэн хадаас ерөөс ингээд зэврэг байгааз өнгө нь өөрчлөгдөг. Энэ юу ямар учиртай вэ гэхээр энэний дотор цахиур орсон гэсэн үг. Цахиурын усны орц найрлагатай. Цахиур орсноор яадаг вэ гэхээр өрөвслийн намдаадаг эд эсийг нөхөн төлжүүлдэг, залуужуулдаг, цаанаас нь эмчлэх үйлчлэгээтэй байдаг. Тэгэхээр бидний гоо сайхны бүтээгдэхүүн болгон дээр ийм цахиур орсон байдаг байхгүй юу? Гоо сайхны бүтээгдэхүүн болон үс арчилгааны бүтээгдэхүүн дээр ингээд C гэсэн тэмдэглэгээ байдаг. За энэ цахиур буюу цахиурын усны орц найрлагатай гэсэн үг. Тэгээд ялангуяа ингээд солонгостой ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол гарных нь арьс хуулраад байна. Одоо арьсан дээр тууралт гараад байна. Псориазтай гэдэг асуудалтай хүмүүс их байдаг. Тэгэх юм бол яг ингээд арьсны асуудал ингээд шийдэхэд тус төхөн өгдөг цахиурын усны орц найрлагатай, балжим гарам цэцгийн хандтай ийм эмчилгээний
тос хүртэл байдаг. Гоо сайхны коммент дотор энэ ингээд орсон байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаар ингэдэг штэ. Би одоо хуурай арьстай, альсвал би батхтай, альсвал миний арьс унжил сулраад байна гэл ингээд яг өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнийг яг өөрийнхөө одоо асуудлыг шийдэх бүтээгдэхүүнийг хайгаад байдаг. Гэтэл Белларени брендийн бүтээгдэхүүн болохоор таны одоо шийдвэрлэхийг хүсэж байгаа бүх асуудлыг шийдэж болдог, бүх төрлийн арьсан тохирдог, бүх насны хүн хэрэглэж болдог гэдгээр онцлогтой. Ар хаалхад алдарсан алдарт бууral усны шампунь гэдэг чинь энэ вэ? За энэ болохоор будагч бодисгүй химийн эмчилгээ хийлгэж байгаа хавдартай элегний өөрчлөлттэй жирэмсэн хөхүүл жирэмслэхээр төлөвлөж байгаа гэд бүр сүлдээ будагнаасаа харшилдаг болсон хүмүүс хүртэл хэрэглэхэд тохиромжтой өсний өнгийг ингээд ааж маажмаар байгалийн нар салхинд ингээд хүрэлцснээрээ өнгийг нь өөрчилж хувиргадаг юм бууral усны шампунь. Тэгээд энэ шампуныг болохоор энэ бустертэй хамт хэрэглэдэг байхгүй юу? Тэгээд энэ болохоор бууral усны шампуны үйлчлэгийг нь хурцсагч гэсэн үг. Тэгээд энэ хоёроо хэрэглээд тэгээд араас нь шүршдэг юм ангичруулагч байдаг. Энтэй ингэж хавсарч хэрэглэснээрээ нэмэлтээр ангичруулагч хэрэглэхгүй, эссенс хэрэглэхгүй, ойл хэрэглэхгүй, янз бүрийн үсэндээ тижээлийн маск хэрэглэх шаардлагагүйгээр үсээ тижээллэг тэгээд дээрэс нь өнгийн ингээд гоё цагаан өнгөө дараад тэгээд олон жил ингээд будсан ус ингээд хатсан хуурай болчихдаг шүү дээ. Тэр асуудлыг хүртэл ингээд шийдээд өгдөг юм бууral усны шампуны сэт байна. Оролцолт маань энэ Белларени бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд хэр удаж гин. Ингээд өөрийг нь харахаар маш гоё гэрэлтсэн сайхан царайтай. Тэгээд өөртөө ер нь хэрэглэж үзв. Би бол яг энэ Белларенигийн цагаан усны шампунь гэдээсэн шүү дээ. Тэрийг ингээд хүмүүсийн сурчлагаанаас хараад бүр их сонирхол татсан. Тэгээд үнэхээр сайн байл одоо энэ том асуудлыг шийдэх нь би өөрөө бас их цагаан устай юм баггүй. Тэгэхээр энэ шампунаар хэрэг шийдчихдэг бол сайхан шүү гэж. Юунууд бол бид нар солонгос улс байгаа байлаа тий. Үнэхээр сайн бүтээгдэхүүнүүд энэ өөртөө хэрэглээд үр дүнний харчаад тэгээд бусдад ингээд сонирхолол зүгээр байдаг. Тийм болохоор өөртөө хэрэглэж байна. Би болохоор гоо сайхныхаа комыг өнгөрсөн жилийн 1 сараас эхэлж хэрэглэсэн юм. Бууral усны шампуныг өнгөрсөн жилийн 5 сараас хойш хэрэглэсэн. Тэгээд дундуур нь ерөөсөө октоосоо үсээ будаагүй гэсэн үг. Тэгээд ер нь бол цагаан үстэй байсан уу? 7 хоногт 2 удаа буддаг байлаа. Одоо ерөөс цагаан ус барыг харагдахгүй шүү дээ. Тийм байх байгаа зү тий. Тэгвэл их тууштай хэрэглэх хэрэгтэй юм байна. Би бол яг 1 савыг авсан. Тэгээ 1 савыг аваад за тэр чинь бараг хэдэн сар хэрэгсэн 3 сар гарan ч юм уу хэрэглээд тэгээд ингээд дуусчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөө өс маань бас ингээд байгаад байсан байхгүй. Гэтэ миний чи аюу их байгаа юм чи. Тэгтээ нөө яг угаасны дараа бас жоохон ингээд хүрэн болж байгаа юм шиг санагдаад. Тэгээд би бас жоохон ихтгэл үнэмшил жоохон муутаагаар тэгээд нөө тууштай хэрэглэхгүй 1 савыг хэрэгсэн байгаа. Тэгэхээр ер нь бол дор хаяж 1 жил гар. Үгүй. Тууштай хэрэглэх нь чухал биш. Зөв хэрэглэх нь чухал. Энэ тусгай заавраар хэрэглэдэг. Дотроо будагч бодисгүй байхгүй юу? Будагч бодис агуулаагүй гэдэг маань эрүүл мэндийн талаас аюулгүй гэсэн үг. Өвчтөе, эрүүл мэндийн шалгаантай химийн эмчилгээ хийлгэж байгаа ч юм уу те. Хүмүүс ч гэсэн санаа амар хэрэглэж болно. Гэтэ будаггүй хэрний яаж өнгө хуурах гэж сонирн байгаад. Тэгэхээр бид нар ингээд зөөрлөж хэлэх юм бол төмсийг хальслаа тавьчихаар яадаг вэ? Гадна талыг гадаргана. Альмыг хальслаа тавихаар яадаг вэ? Гадлыг хальслаа ил тавьчихаар яадаг вэ? Ааж маажмаар харалдаг штэ гадна талын өнгөн гадаргуун. Тэрнтэй яг адилхан процесс бидний өсний гадаргуу дээр болж ин гэсэн үг. Ингээд зааврын дагуу хэрэгжилчлээ өнгө хуурахгүй байж л байна. Гэтэл 1 өдөр хэрэглэлээ, 2 өдөр хэрэглэлээ, 3 өдөр хэрэглэлээ гэдэг өдөр болгоно заавраар хэрэгэлдэг. Тэгэд хэрэгжилээ тэлний бүтээгт өнгө хуурчихсан байждаг. Байгалийн нар, салхи, гэрэл, агаарт хүрэлцээр байгаа тэр нь ааж маажмаар өнгө хуургалтыг явуулдаг гэсэн. Гол одоо үндсэн point нь юу вэ гэхээр шинэ ус сургуулах байхгүй юу. Тэгээд олон жил үсээ будсан хүмүүс тохиолдог зүйл юу гэхээр халцрал явагддаг. Үсний ширхэг нь нарийнхан тачирхан болоод ирдэг, нарийсад ирдэг. Үс нарийнхан болоод ирнэ гэдэг маань уутан цар дотор ингээд холхигноод ирж гэсэн. Тэр хэрээрээ ундаг. Ингээл халцрал явагддаг байхгүй юу. Тэгвэл бууral усны шампунь маань үсний ширхгийг бядтай болгоод бүдүүн болгоод ирдэг. Шинэ ус ирчтэй ургуулдаг. Тэгэхээр үсний орчин тэнцвэржүүлж, эрүүлжүүлж, тэгээд дээрэс нь маш гоё өсний угийг нь босгож ирээд өсийг маш сайхан гялалцсан өнгөтэй болгож ирдэг. Нэмэлтээр бууral усны асуудлыг чинь шийдэж өгнө л гэж байгаа байхгүй юу. Бууral усны өнгө шийдэх бол зүгээр л хачир байхгүй юу. Зүгээр л хачир. Гэтэл бид нар болохоор бууral усны л асуудал гэдэг үнэн мөн чанартай таны өсийг ингээд алсын алстаа эмчилж байгаа, ангааж байгаа юм процесс явагдаж байгаа гэсэн. Ерөнхийдөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж үзэж байна тийм. Зүгээр нэг гоо сайхны одоо нэг өнгөлөнд алдлагч биш. Яг нэг гүнээр нь эмчилдэг тийм эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Тэгээ гадуур бол шампунь бол зөндөө байдаг. Гэтэ будагч бодистой, будагтай.
Бууral усны одоо Белларины брендийн шампунь болохоор будагч бодисгүй гэдгээр таав. Яагаад ингэж будагч бодисгүй гэдгийг ингээд хэлхий гэхэлэр таачсан сая хэлж байгаа байхгүй юу? Хэрэглээд байгаа хэрнээ ингээд жоохон туяа орцсон ч юм шиг эднэр гэж хэлж штэ. Хэрэг будагтай байсан бол хэрэглэхэнгүүт шууд өнгө орол тий. Хэрэглэсэн хүн болгонд ижлэхэн өнгөөр орох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл энэ бууral усны шампунь хэрэглэсэн хүн бүрт өнгө нь өөр хувирдаг. Яг заавараар хэрэглэж өнгө хорголт нь явагддаг. Хэрэг будагтай байсан бол яг өсний будаг шиг тий. Өсний будаг төрхлөө 10 минутын дараа угаалаа өнгө орчихсон байна. Нэг л өнгө гарна тий. За ингээд манай оролцсныхаа яг ингээд хичээл хийдэг газар нь ирсэн байна. Энэ аваар ерөөхдөө даалгараа хийгээ сууд юм тий. Тэгээд ер нь Солонгос улсад сурж байгаа Монголын одоо оюутнууд маань яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Зөвхөн хичээлээ хийгээд суугаад ах юм уу? Эсвэл хичээлээс гадуур бас янз бүрийн асуудалд орох хэрэгтэй юм уу? Тэр талаар бас манай үзэгчдэд зөвлөгөө өгөхгүй юу? Тий. За ерөнхийдөө Солонгост би яг сураад тэгээд мэрэгчлэрээ ажиллана ч юм уу айлсвал ингээд арай өөр төвшний виз рүү ингээд визнийхаа ангиллыг солиулаад урт хугацаанд амьдрна гэдэг төлөвлөгөөтэй ч юм уу те яг урт хугацаанд юу харж байгаа вэ юу зорж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад өөрсдөө ингээд суралцах явцдаа ингээд бэлдээж явдаг. Сурцсныхаа дараа би түүндээ бэлдэн гэвэл цаг алдсан байдаг, хожимдчихсан байдаг. Тийм учраас эхнээсээ бүх зүйлээ ингээд төлөвлөгөөтэйгээр баг бэлдээж явдаг гэсэн үг. За ялангуяа ингээд гэр бүлтэй хүмүүс байх юм бол ялангуяа бид нар ч гадаад улсад ингээд оршин сууж байгаа улсууд. Тийм учраас нийт тэргуунд эхлээд визнийхаа асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Надаас шалтгаалаад миний гэр бүлийнхэн бас ингээд зөвшөөрөх үгүй, сунгах үгүй ингээд шийдэгддэг. Тийм учраас би нэгдүгээр тонц сурах хэрэгтэй. Хоёрдугаар визнийхаа ингээд англиг маш сайн хадгалж явах хэрэгтэй. Ахиулахад нь бас ингээд оноогоо маш сайн цуглуулж явах хэрэгтэй гэсэн үг. За гэх мэтчлэн байдлаар за би дараагаар төгснөхийн дараа юу хийх вэ? Хаана ажилд орох уу гэдгээсээ шалтгаалаад өөрийгөө хөгжүүлж явна гэсэн үг. Тэхийн тулд за би энэ чиглэлийн энэ салбарт ингэж ажиллана да гэж бодохын тулд эхлээд энэ тэргүүд тэр газрынхаа сайт руу ороод тий шинээр ажилтан авахдаа тэр газар яг юу шаарддаг юм байна гэдгийг эхлээд листээ үзэж чинь. Тэгснийхаа дараа би энэ шаардлагад нийцхийн тулд надад энэ ур чадвар болж байгаа юм окей болж байна. За тэгвэл би дараагаар нь энийг арай дутуу байгаа юм байна. Энийг бэлдэх ёстой юм байна гэж мэдэж аваад түүндээ хуваарийг гаргаад ингээд суралцсан гэсэн. Мэдээж их сургууль зааж байгаа ингээд хичээлүүд ингээд лекцүүд ингээд маш шахуу програмтай байдаг. Тэрнийхээ завсар бид нар тэр нэмэлт үзэх ёстой юм софт скиллээ хөгжүүлж авна гэсэн. Тэгэхээр маш их төлөвлөгөөтэйгээр маш их хүчин чармаалт гаргаж урт хугацаанд ингэж ажиллана л гэсэн үг. Ерөнхийдөө оюутан бид нар болохоор яг ингээд сураал төгсчихвэл юм боллоо. Сургуулиас л бүх уур чадвараа эзэмшээд болчихноо. Тэрүүгээрээ л хоолоо олоод идчихнэ. Ажлын байр маань баталгаатай гэж боддог. Гэтэл бол энэ зүйл бол нэлээд өрөөсгөл болсон. Үүнийг бол ингээд орчин цагийн залуучууд бол нэлээд мэдэрсэн. Өөрөөсөө ингээд мэддэг болсон, бэлтгэдэг болсон байна л да. За тэгвэл гадаад суугаа бид нар ч гэсэн зөвхөн сургуулиас гадна нэмэлт ингээд уур чадвар олгодог, лиценз олгодог, сертификат олгодог сургалтууд ингээд сууж авах хэрэгтэй, өөрсдөө бэлдэж хөгжүүлж авах хэрэгтэй. За жишээлбэл би та бүхэнд арай илүү бодит болох үүднээс өөрийнхөө юг танилцуулъя л да. Ямар уур чадварт өөрийгөө хэрхэн яаж бэлдэж ирсэн бэ гэдэг. Одоо эднэр болохоор миний ингээд мастер хүртэл ингээд сурж байхдаа цуглуулсан одоо сертификатууд гэсэн үг. Нэмэлт ингээд энэ олон цагийг би тэр олон хоног нойргоо суухдаа ингээд олж авсан хөдөлмөрүүд гэсэн. За жишээлбэл энэ чи харъя л да. Энэ юуных вэ гэхээр эрүүл мэнд нийгмийн хөгжлийн яамнаас ингээд олгосон эрүүл мэндийн одоо орчуулагчийн ингээд сертификат байж байна. За энэ юу вэ? Хууль зүйн яамны одоо дөрвөсдийн албан ёсны орчуулагчийн сертификат байж байна. Энэ болохоор миний мастрын диплом. За энэ юу вэ? Засгийн газрын тэтгэлгийн ингээд Солонгосын засгийн газрын тэтгэлгийн одоо авсан гэсэн сертификат гэж байна. За энэ юу бол? За энэ бас нэг би гадаад худалдаа тээвэр логистикийн чиглэлээр мастрын зэрэг хамгаалсан шүү дээ. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бас юм гадаад худалдааны чиглэлээр юм сургалтанд сууж ирсэн тэрний сертификат байна. За энэ юу вэ? За Бусан хотын эдийн засаг хөгжлийн төв гэж байдаг. Тэрний бас юм сертификат байна. Гэх мэтлэнгээр ингээд энэ бүх сертификатыг ингээд би цуглуулсан гэсэн үг. Тэгээд энэ бүх сертификатынхаа ачаар би одоо ингээд баталгаад орчуулагч хийж байна. Иммиграшнд ингээд орчуулагч хийж байна. Дөрвөсдийн орчуулагч хийж байна. Эрүүл мэндийн орчуулагч хийж байна. Тэ ингээд явж байна.
За иймэрхүү байдлаар бид нар өөрсдийгөө уур чадваржуулаад, чадахжуулаад тэгээд одоо юун төлөө ингээд гадны оронд техник технологи ингээд хөгжчихсэн юм оронд байгаа байлээ. Багаар ингээд өөрсдөө хөгжүүлээл ингээд уур чадвараа ахиулаад явах боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар ингээд алдчих гад байдаг. Тийм учраас залуу оюутнууд маань хамт сурч байгаа оюутнууд маань энэ дээр илүү анхаарчих юм бол ингээд давуу тал болдог шүү гэдгийг хэлэх гэсэн. За Солонгост сурахаар ирж байна гэдэг маань нэг ясандаа бол амьдралдаа маш том алхам хийж гэн, амьдралдаа маш том өөрчлөлтийг хийж байна гэсэн үг л дээ. Тэгээд миний хувьд болохоор энэ одоо Солонгос гэдэг улс руу ингээд хөл тавиад эрдэм соёлоос нь суралцаад явхад бол маш олон хүмүүсийн тусд юм байсан. Өдөө зэрэгтэй явж байгаа маань багш нарын маань аж, найз нөхдийн маань аж, гэр бүлийн маань байнгын одоо анхаарал халамж тэ хань ижлийн маань өр хүүхдийн маань тусдын байсан тулдаа л би өдөө зэрэгтэй ингэж явж байна. Тэгэхээр энэ хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг ингээд талархлын үгээ нэвтрүүлгээр дамжуулж уламжлахыг хүсэж байна. За 2019 онд би мастер сурахаар Бүсэн хотын буужилаа. Онгоцны буудлын дээр буухдаа би нэг чамдантай нэг өргөвчтэй тэгээд очих газар байхгүй, хаяг байхгүй. Би нөгөө гадаадаас ингээд шууд ирж байгаа учраас нөгөө гэрээгээ ингээд байр түрээслэх боломж байхгүй. Дотор байрны одоо захиалгаас нөгөө визний зөвшөөрөл ингээд нэлээд удаа байсан учраас дотор байранда би хүсэлтэй хугацаанд өгч чадаагүй ингээд хоцорчихсон. Тэгэхээр надад очих газар байхгүй. Тэгээд утасны дугаар байхгүй. Тэгээд данс байхгүй. Гадаад иргэний үнэлэх байхгүй. Ер нь юу ч байхгүй. Ийм байжсэн байхгүй юу? Яг ийм орчин нөхцөлд бол яг ингээд хүний нутаг сууж байгаа монголчууд маань тий тэгээд энэ сургуулийн сонбэ нар маань хүүбэ нар маань надад тусалж исэн. Тэгээд яг ингээд би биний тусалж дэмжижсэн ингээд Монгол ахын дүүс нар маань байсан, элэгтэй монголчууд маань байсан, гэр бүлийнх нь маань байсан, багш нар маань байсан ингээд дэмжсэн учраас л ингээд үдээ зэрэгтэй явж байгаа. Тийм учраас би ингээд үнэхээр их баярлаж талархаж авдаг. Тэр баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд эргэн тойрны улсуудаа ингээд юу ч чадхаараа ингээд туслах юмсан, дэм болох юмсан, мэдсэн сурсан зүйлээ түгээх юмсан гэсэн юм хүсэл сэтгэлтэй ингэж амьдардаг. Тэгээд намайг таньдаг, тэгээд надад тусалж тэмцээр ирсэн бүх хүмүүстээ баярлалаа гэдэг чин сэтгэлийн талархлын үгээ уламжлая. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хөдөлмөрлөж амжилтаа бүтээж буй монголчуудынхаа түүхийг өгүүлдэг амжилтын амт нэвтрүүлгээрээ бид Солонгост солонгос хэлтэй Монгол in Mongolia зэрэг номын зохиогч, Сөүл их сургуулийн докторант оролцтын түүхээс хамтдаа хүлээн авлаа.